бэ гулгалаа тийм ээ? Гулгахад та нар айсан уу? Сая яасан бэ? Гайгүй байсан уу? За би гулгаа дууссан юм чинь чаргаа ишигээ тавьчих. За сая чаргаар гулгахад тэр байсан бэ? Гоё яасан уу? Шууд ингээд цас үсэрдэгтэй нүрлүү. Тэгэхээр ингээд идэгтэй бүгдээрээ. За ястаа гоё яла. Аяллаа энэ эхлүүлээ шүү заа юу. Аяллаа эхлүүлэхээс өмнө хэдүүлээ өөрсдийгөө танилцуулъя. Намайг Гөлжиос гэдэг тоглох дуртай би тэгээд Аннаатайгаа тоглох дуртай. Би мөхөйг би тоглоом тоглох дуртай, хоол идэх дуртай. Хоол идэх дуртай. Ямар хоол идэх дуртай? Төв. Чамайхан гэдгийг. Ирмүү. Би хөл бөмбөг тоглох дуртай. Хөл бөмбөг тоглох дуртай юм уу? За. За чамайхан гэдэг вэ? Амангой гэдэг. Амангой гэдэг юм уу? За. Амангой юу их дуртай вэ? Би лабобогон тоглох дуртай. Лабобогоор тоглох дуртай юм уу? Намаа чидмөн гэдэг би лабобогоор тоглох дуртай. Хойлоо лабобогоор тоглох дуртай юм уу? За. Намайг цэлмөн гэдэг би хичээл хийх дуртай. Хичээл хийх дуртай юм уу? Адилхан цэлмөн юм байна тийм ээ? За тэгвэл хоёр цэлмөн, ирмөн, үлзий аших, амангой гэд мөнх хоёрыг ингээ бүгдээрээ хамтдаа хэлэх нь шүү заа юу. Зуул баярын цэлмөн 5 настай, нохоонд хайртай, тоглох юм бичих дуртай. Баясгалангийн ирмөн 5 настай, аав ээж эгчтэйгээ тоглох дуртай. Мөнх тулгын мөнх хоёрыг 5 настай, зураг зурах дуртай. Ан тулгын цэлмөн 5 настай, баримлын шавраар төрөл бүрийн бүтээл хийх дуртай. Нанжидын амингой 5 настай, зураг зурах дуртай. Анх баярын үлзий орших 5 настай, гэр бүлийнхэнтэйгээ тоглох дуртай. Нохоод ижих хоббитэй. Өнөөдрийн аяллаа хамгийн чухал зүйл болохоор мөр олон шүү заа юу. Мөр олж аялна гэсэн үг. Тэгэд манай ойг харж байгаа бол өвөл болсон байгааз өвөл болохоор яадаг вүлээ? Бас өвлийн өвөө ирдэг. Өвлийн өвөө ирдэг. Дасан хүү ирдэг. Дасан хүү бэлэг өгдөг өвлийн өвөө. Тоглолт орно. Тий, засуу хийдэг. За. Тоглож олно. Аха, хамгийн гол нь цас орсон юм чинь амьтдын мөр цасан дээр үлддэг тийм үү? Тий. Амьтдын мөр үлдчихэж байгаа юм чинь хэдүүлээ ямар амьтан байна гэд гол нь амьтдынхаа мөрийг танд сураад олж сурна шүү заа юу. Аяллаа эхлүүлэх үү? Эхлүүлье. За эхлүүлье. Бүгдээрээ энэ мод руу орж үзье заа юу. За нэшэр. Болгоомжтой яваараа хүмүүдээ. За. Батрах аюултай шүү. Хүүхдээ үл болсон чинь манай ямар гоё юм бэ? Та эзэн хардаа. Би ихтэй анх удаа л өвөл бас аялж үзэж байна. Би өмнө дандаа 100 аялдаг гэсэн баггүй юу? Тэгээд одоо ингэж өвөл та нартай хамгийн анхны удаа аялж байгаа шүү. Заа юу? За. За, манай гүүр энчээ байдаг. Хүүхдүүдээ наашир. Энэ араа хүүхдүүдээ. Энэ юу вэ? Мөр үү? Амьтны мөр энэ тийм ээ? Ямар амьтны мөр юм бол? Мэдгүй. Туулааны мөр. За байж болох юм. Тэнцээ бас мөр ш. Мөр байна штэ. Тийм биш те. Ядуу хэдүүлээ энийг дараа нэг тогтож харъя заа юу. Тэгэхээр энэ юуны амьтны мөр юм болоо гэдгийг туулаа. За яг туулаа байж болж байна. Өөр 60 үлд чинь байхгүй өвөл байхгүй штэ. За октод юу гэж бодож байна? Туулаа. Яс Яст мэлхий ас өвөл гарахгүй. жижиг дасан цагаан өнгөтэй Буг цагаан өнгөтэй буг биш цаа буг гэж бол байгаа. Би тэгээ та нарыг амьтны мөр олж чадахгүй бах таа гэж бодоод ном бэлдээд аваад ирсэн. За тэгэхээр энэ яг ямар амьтны мөр байна вэ гэдгийг одоо хэдүүлээ харъя заа юу. Хэдүүлээ тэгэхээр энэчнээс яг ямар амьтны мөр байна вэ гэдгийг олж харъя. Тэр бугый. Бугных уу? Өөр. Баганы. Арслан өвөл байхгүй. Арслан бүр монголч ч байхгүй. За. Үнэг. За, мэдэхгүй байна уу? За, бүгдээрээ энэчнээс энэ мөрнүүдээ ямар амьтны мөр байна вэ гэдгийг олъё заа юу. За, эхний амьтан байна шүү дээ. Эхний амьтан бол буг байна. Буг гэхдээ арай юм жижигхэн мөртэй бол биш. За, том мөр бол биш. Энэ юу вэ? Хэрэмтэй. Тэг хэрэмний мөр энэ хоёртой таарж гин үү? Таарж. Таарж гин те. Тэгвэл нь хэрэмний мөр ахаа нэ шүү. Заа юу.
За яг ингээд хэрэм өвөл олонгууд манай ойд ингээд гүгээд байдаг байхгүй юу? Та хэд аялж байхдаа харж болно шүү заа юу. За хэрэм нь хар өнгөтэй хэрэм. Хар өнгөтэй хэрэм нь болохоор өвөл манай ойд амьдардаг. Та нар тэгвэл бугны талаар юу мэдэх вэ? Өвлийн үгэн бухтай цуг ишдэг. Тий, өвлийн үгэн бухтай цуг бид нар дээр бэлэгтэй хурж ирдэг тийм ээ? Тий. За. Бүг ой модор байнга л явдаг. Тийм, буг ой модонд байнга явдаг тийм үү? Буг бас цас шинжил болохоор дандаа иддэг. Тийм, буг шинжил болохоор дандаа ирдэг тий. Өөр. Тийм, за буг ой модонд дандаа явдаг юм байна. Өвөл гарч ирдэг юм байна. Өөр бугын ивэр ундаг гэвэл та нар итгэх үү? Унаа тэгээд буцаад ургадаг. Тийм, унаа тэгээ буцааж ургадаг тийм ээ? Буг нь сүрлэг том биш дээ. Тэгсэн мөртлөө яг ингээд жил болгон бугныхаа ингээд ивэр нь унаад буцаж ургадаг гинэ. Буцаж ийм гой сүрлэгээр том бүр ингээд салаалсан ургадаг юм биш үү? Заа юу? За. Тийм ээ. Би бол 12 салаад буг байна. Би Монгол орныхоо хойд хэсгийн ой тайг уулын хэр бүсэд амьдардаг. Өвлийн хүйтнийг ойд яаж өнгөрүүлдэг вэ гэж үү? Хүйтнээс хамгаалахын тулд зузаан ноостой болдог юм аа. Тэгээд дааралгүй өвөлждөг. Бид нар өвөл навч мөчр холтос идэж амьдардаг. За буг нь ийм байдаг юм байна. Тэгээд өөр юу вэ? Баавгай байна. Баавгайны талаар юу мэдэх вэ? Баавгай мөсөнжөд үхэн авдаг. Баага байнга л ингээд бүсэн дээр ягаад загас иддэг. Загас иддэг те? Баавгай загас иддэг. Баавгай аянгунд амьдардаг. Ой дунд амьдардаг. Өөр юу мэдэх вэ? Мах иддэг. Мах иддэг. Хярсны талаар мэдэх үү? Мэдэхгүй юу? Хярс гэж юу сонсч ирсэн үү? Сонсч ирсэн үү? Хаан сонсч ирсэн? Мэдэхгүй юу? За тэгвэл хярс нь үнэгтэй адилхан. Гэхдээ үнэгнээс арай өөр. Ийм жижигхэн хүлтэй, сүүл нь айгүй урт юм байна л та. Тэгээ сүүлэндээ өөрийгөө ингээд ороогоод унтдаг. Гэхдээ үнэг биш шүү заа юу. Гэтэ хярс гэдэг нэртэй та хэлдэ. Хярс. Намайг хярс гэдэг. Би жижигхэн биетэйж хоолоо амархан олоод идэх чадвартай анжинда. Намайг хүмүүс үнэгтэй андуурдаг. Сайн харвал өөр шүү дээ. Үнэгний сүүлний үзүүр цагаан. Ерөнхий зүс нь шаргал байдаг. Харин бидний сүүлний үзүүр хар бараан сорлог шинжтэй байдаг юм аа. Хүдрэг амьтны талаар мэдэх үү? Мэдхгүй юу? Эрэгтэй хүдэр нь болохоор ийм урт соёотой. Тэгээ хүдэр нь Монголд ховорчж байгаа амьтдын нэг юм биш үү? Заа юу? За. Тэгэхээр өвөл ийм их амьтад өвөл амьдардаг байх нь. Тэгээд хэдүүлээ өвлийн тусламжтайгаар амьтдынхаа мөрийг сэн танд сурж байгаа байх нь шүү. Заа юу? За. Миний өөр та нарт сонирхуулах юм гэхээр хэрэмний мөрийг таньж авлаа. Тэгээ өөр зөндөө олон амьтдыг мэдэж авлаа тийм үү? Болоо. За тэгвэл та дараа гэрийнхэнтэйгээ ингээ аялахаар болонгууд энэ тийм юмний мөр байна. Энэ юмний мөр байна гэж сайн хэлж өгөх нь шүү. Заа юу? Аавд намайг Аялд явуулдаг. Явуулдаг вэ? Амралтын өдрөөр явуулдаг. Тийм. Амралтын өдрөөр явахаар бол ээж авдаа хэлж өгнө шүү. Заа юу? За хүүхдүүдээ яваарай. Ваа, хүүхдүүдээ өвөлч гэсэн ногоонороо байдаг моднууд гэж байдаг те? Та нар тэр моднуудын нэрийг мэдэх үү? Мэдхгүй юу? За, гацуур. Хамгийн түрүүнд гацуур шүү заа юу? Гацуур чинь өргөлж ногоонороо байдаг тийм ээ? Тийм. Энд чинь ингээд зөндөө олон гацуурнууд байна. Харах юм бол Амар их гацуур. харин ямар их гацуур вэ? Энэ юу вэ? Мод. Хугардаг мод гинэ. Хожуулахгүй юу? Тийм. Модны ингээ хожуулууд үлччихдэг. За наашир. Явъя. Хожуул хугалсан байсан. Энэ юу вэ? Чулуу. Энэ юу юм бол? Яагаад энэ ч ургаж байгаа юм бол? Цас. За цас. За цас ч яах вэ? Энэ ногоон юмуд нь юу вэ? Мэдгүй. За ээж би нэгийг аваад та нарт бүгдэнд нь үнэртүүлсэн та хэд хүлээж агаарай заа юу. За. Гой үнэрчж гинөө. Өмнө үнэрччихсэн үнэр агаад. Гой үнэртэй. Гоё юм байна.
Өмнө үнэрчээс үнэрэн та нар одоо ингээд үнэрчтэй ингээд манай аймаг модноос гоё нүр үнэрчж байгаа. Энд чинь арц гэдэг зүйл ахгүй юу? Тийм. Тийм бүгдийн мэдэнтэй та нар ганданд оронгууд ингээ арц уугуулад байж идэг тийм ээ. Энэ даалтуу. Энэ атгадаг. Арцыг бас юу гэж нэрлэдэг вэ гэхээр штэ. Мөнх ногоон ургамал гэж нэрлэдэг. Та нар яагаад мөнх ногоон гэж нэрлэдгийг мэдгүй? Мэдгүй юу? Арц вэ штэ хүмүүстээ. Тийм. Өвөлч бай, зунч бай, хавар намар бүгдээрэнд нь ийм ногоонороо байдаг. Тэгэхээр мөнхийн ногоон ургамал гэж хэлдэг шүү заа юу. Арц үнэртгэхээр гоё үнэртдэг тийм ээ. Тэгэхээр ингээ агаараа цэвэршүүлж байгаа гэсэн утгатай шүү заа юу. За арц ургамалаа мэдчихлээ. Одоо ишээ явъя. За. Оо, энэ юу вэ? Энэ юуны мөр вэ? Хог. За, энэ юуны мөр вэ нэ? Мөр биш. Хог. Мөр биш вэ те? За тэгвэл энэ хог нь биш те. Хүмүүсийн үлдээдэг мөр гинэ. Хүмүүс ингээд аялахаараа хог үлдээгээ явдаг штэ. Тэгэнгүүтлээ энэ нь хүний мөр гэсэн үг юм биш үү заа юу. Харин хэдүүлээ хог тарихгүйгээр ийм мөр үлдээхгүйгээр аялал сурна шүү заа юу. Би энэ хогнуудыг аваад тэдээ хэдүүлээ. Аялал дуустайхаа дараа хаян шүү заа юу. Биш. Энэ зүгээр энэ дотор нь хогоо л хийсэн юм шүү байна. Тэгвэл ингэж хог хайдаг хүн болохгүй шүү заа юу. Хог хаях үнэхээр муухай тийм ээ. Таснуудын хог хаяад байгаа хэвээр. Тэг хог хаях юм бол хог хайж болохгүй шүү гэж хэлэх ёстой шүү заа юу. Юу л туулаад нөхөж байгаа юм шүү. Байхгүй. Нүл хог үлдээсэн. Бүгдээрээ аялал үргэлжлүүлээ тийм ээ. За тэгье. Хог үлдээж болохгүй. За энэнгээр яваад өч. Болгоомжтой яваараа хүмүүстээ алтарч унахгүйгээр эрэгтэй эмэгтэйгээр хамт яваад Хөтөл би таагийн эндээс яг зүгтэй. За наашир. Хөө цас. За хэдүүлээ тоглоом тоглох уу? Тийм. За хүүхдүүдээ үг дамжуулж тоглох гэдэг нь хэдүүлээ анхаарлыг сайжруулах ба хэл ярианы тасгалыг чинь бас хийж өгж байгаа гэсэн үг шүү заа юу. Бүгдээрээ чанга тод ярьж суурна, амун дээрээс нь анхааралтай байхыг сурах шүү заа юу. За тэгвэл би энэчнээс үг дамжуулна. Дамжуулсаар агаад хамгийн сүүлийн хүүхд надад юу гэж хэлснээ хэлнэ шүү заа юу. За би эхэлчих үү? За тий. Барс хоёр. Аяг бас гадаа. Аяг бас гадаа гэдэг. Энэгаа тэгэл хэлсэн. Йоо, за чамд үлзэн аршигт юу гэж хэлсэн? Аяг бас гадаа. Юу вэ? Би юм яриаггүй дээ. За. Надад тэгвэл мөхөг аяг бас гарлаа гэж хэлсэн. За би тэгвэл дахиад ихлээ заяа. Та хэд анхааралтай сайн сонсох хэрэгтэй шүү заа юу. Тэгэд дамжуулж байгаа нэг нь чанга тод яг хэлж өгнө шүү. За би дахиад хэллээ. Сайн анхааралтайгаарай. За. Ярс барс хоёр. Аяг зус гадаа. Оо. За би ингэж хэлсэн заяа. Ярс барс хоёр гэж хэлсэн. Багшаа тэгвэл Ярс. За сонсоорой. Сонсоорой. Ярс барс хоёр. Харс бас хоёр. Хальс биш ээ. Харс. Тийм. Тэгээ барс. Бас биш барс. Барс. За ярс барс хоёр гэсэн байхгүй. Та нар хэлж чадахгүй байна те. За тэгвэл одоо нэг нэгээрээ ярс барс хоёр гэ хурдан хэлнэ шүү заа юу. Яг зөв хэлэх ёстой шүү заа юу. За эхнээсээ 1 2 3. Харс бас хоёр. Ярс барс хоёр. Харс бас хоёр. Хэлээрэй. Харс бас хоёр. За. Хэрс бас хоёр. За үлзэн арших хэлдэ. Хэрс бас хоёр. Одоо хурдан. Хэрс бар хоёр. Ярс барс хоёр. Бар гэсэн. Аха. Харс бас хоёр. За хэдүүлээ хэлж сурна шүү заа. Гэртээ очиод сайн тавтаарай за. За тэгэхээр хярас барс хоёр. Бисээ хярсын тухай тайлбарлаж өгсөн тийм ээ. За барс гэдэг нь нэг юм ирвэс шиг амтангийн бас нэг төрөл юм шиг байлаа шүү заа юу.
За тэгэхээр хэдүүлээ Херес Барус 2 гэдэг үг сурлаа. Одоо хэдүүлээ юу их үү? Одоо юу их үү? Та нар санаанаа байна уу? Засаар тоглоё. Цасаар тоглоё. Цасаар тоглохгүй. Хэдүүлээ чаргаар гулгацсан юм чинь цасаар тоглол санаа төрнэ. Засаар би нэг шидэс тоглоё. Саа шидэс месошгот. Засаар шидэс тоглоё. За шидэс саснуудаа тавьж хэдүүлээ. Хэдүүлээ ингэ заяо. Тэрийг харж гин үү? Тэр харж байна уу? Харчих. Хэдүүлээ тэрнгээр явж үзэх үү? За тий. Ёо. За бүгдээрээ өвлийн айн цорход ирсэн биш үү? Заяо. Бүгдээрээ энэ айн цорхонд бүтээл хийн. Дээрээс нь бүгдээрээ авьяасаа үзүүлдэг шүү. Заяо. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ юу мэдэж сурч авлаа? Амьтнуудын хөлийн мөрийг харсан тийм үү? Тэгээ бас амьтан харсан тийм ээ? За тэгэхээр хэдүүлээ би өнөөдөр та нарт бяцхан даалгавар бэлдэж ирсэн. За цавуу гаргацсан бол мэ үлзээшээ би шууд 3 цаас өглөө чи өөртөө болон 2 найзтай өгөөрэй. Би савуугаа гаргасан. Амангаа. Өдөрөө цавуугаа гаргасан. Цавуу хөхт байна уу? Байхгүй нэ. За би чамаа цавуу өгье. Ирмөнөд нэг төстэй байхгүй. За мэ. За би одоо та нарт хөлт харааж өгөн. Та хөлнүүдээ харин хийсгээд унгааж болохгүй шүү. Заа юу? За. Энэ хинүүд. Энэ үнэг. Энэ хинүүд. Энэ хүч. Та бүх. Мэдээ. За бүгдээрээ амьтдынхаа доор яг тохирох хөлүүдийн аваач тааруулаад наан шүү. Заа юу? За. Лхөө. Эхнийх нь юу вэ? Ихнийх үнэг. Үнэг ээ. Үгүй, цаа бүх. За эхнийх нь үнэг биш. Цаа буг биш. Би та нарт ярьж өгсөн дөө. Хэрэм. Би ихтэй эннийхийг наад шүү. Хярс штэ. Би та нарт дэлж өгсөн дөө. За хүүхдүүдээ та нарт ангаараа мэддэг гоё шүлэг байна уу? Байгаа юу? Намар сүлэг. Өнгөн бүхэн хатан. Усны шувууд буцан. Айдны ахны зүүнийг хасаад. Ахтар намар ирдэг. Зургуул намар. Зургуул намар. Амтай болчих. Амтүрдэг намар. За. Баярлалаа хүүхдүүдээ. Би Монгол хүн ардын утаа бүрсэн мачиг төсөмли алтахын утаа үгийн мэддэг сэкэрмэн асим бараас гэсэхэн утаа зэв баттан харах үдээс амаа Үсэж яхаа дивэн шүлдэж мэган үдээс цагаан шиг нэр баярыг төрмөс хаян сүй баярын үлмэл хоёр нүдийн мэрхгээ. Ваа, яар мундаг хүүхдүүд вэ. Болцсон уу бүгдээрээ? Болчихлоо. Ихэнх нь болцсон уу? Би болчихсон шүү. Би бас болчлоо. За бүгдээрээ зургуудаа бариад сууж агаарай. Бүгдээрээ найзуудтайгаа хүлээн штэ. Би болгоо. Надад дундаа Цөмөрөө найзуудтайгаа хүлээн шүү. Цөмөрөө дууссан юм чинь үзэгч хүүхдүүдтэй бүтээлээ харуулна шүү. Заа юу? 1 2 3 Амьтдынхаа талаар маш сайн мэдэж авсан байна, тийм ээ? Тэгээд өстой сайн хийсэн байх шүү даалгавруудаа. Одоо хэдүүлгийнх нь хийх зүйл дуусчихлаа. Буцаад аймад руугаа явах уу? За тэгээ явъя бүгдээрээ. Яваарай хүүхдүүдээ. За бүгдээрээ буцаад байн цархоодоо ирлээ. Бүгдээрээ өнөөдөр юу сурснаа жоохон ярилцах уу? За тэгээ. За хүүхдүүдээ өнөөдөр бид нар аяллаараа юу сурлаа эхнээс нь нэг ярилцах уу?
Амтны мөр. За тэгэхээр хэдүүлээ дараатай юу? Эхлээд амтны мөр хараад амтны мөр ялгаж сурсан уу? Сурсан. За дараа нь яасан бэ? Дараа нь Хичээл хийсэн. хичээл хийсэн. Үгүй шүү дээ. Хамгийн сүүлд нэшэж хэлсэн шүү дээ. Хэдүүлээ ямар хүн болъё гэж бодоод явцгаалаа. Танилцуулах га. Танилцуулах гадаа үгүй. Хэдүүлээ мөр таньсныхаа дараах нь нэг хог мог түүж аваад ямар хүн болсноо гэд явлаа. Түүдэг. Сайн хүн ингээд хогны мөр үлдээдэггүй зөвхөн хөлнийхөө мөрийг үлдээдэг хүмүүс болноо гэд ярилцсан тийм ээ. Тий. За дараа нь. Нэлээд танилцуулсан. За нэрээ танилцуулсан. За сурч мэдсэн юм шүү дээ хөөтөө тийм. Амтны хөлн байхгүй. За амтны хөлн байхгүй. Тэгэл амтны хөлнийг ингээд тань сураад ялгаж сурсан тийм үү? Тий. За ингээд хэдүүлээ өнөөдөр зөндөө их юм сурсан байж тээ тийм ээ? Тий. Мөн хэдүүлээ арц ургамал гэдгийн талаар мэдэж авсан тий? Тий. Мөнхийн ногоон ургамал шүү заяа. За ингээд зөндөө юм сурсан байна тийм ээ? Бүгдээрээ сурч мэдсэн зүйлээ найзуудтай юм уу, ээж аав, ах トゥ удаа хэлж өгнө шүү заяа. Тэгээд яг сурч мэдсэн зүйлээ баттгаарай. За. За ингээд өнөөдрийнхэн бүгднгийнх нь аялал энэ хүрээ дуусж байна. Одоо ээж аав нэрсэн хүлээж байгаа да. Та хэд энэ замаараа, ирсэн замаараа буцаад төрөлгүй ээж аав нэрсэн. Явна шүү заяа. За хүүхдүүдээ тэр замаар гараад яваарай. Баяртай хүүхдүүдээ болгоомжтой яваарай. Баяртай.